Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр дүрслэх урлагийн хичээлээр бүгдээрээ бяцхан хураг зорцгаая. Бүгдээрээ балын харандаа өнгийн будаг зургийн дэвтрээ бэлдээд багштайгаа хамтдаа зураарай. Хонин эрт дээр үеэс монголчууд бидний өсгөн үржүүлж ирсэн 5 хошуу малын маань нэг билээ. Мөн хоньны эх малыг эм хонь, эцэг малыг нь хуц, харин үр төлийг нь хураг хэмээн нэрлэдэг. Одоо бүгдээрээ хургаа зурцгаая. Хургаа зурхдаа толгойноос нь эхэлж зуръя. Зөөгөн дугуй дүрсийг бүтнээр нь биш хагас зурж орхино. Үүн дээрээ нүдийг тодруулан хараар зурж өгөөрэй. Мөн хамар хошууг зурж татдагж өгч байна. За үүнийхээ дараа бүгдээрээ хоньныхоо үс ноос буюу духан дээр толгойн дээр нь уржин байх тэр үсийг нь зурж өгье. За үүнийхээ дараа хонь маань ямар ч ихтэй байдаг лээ хүүхдүүдээ? Тийм том далбар чихтэй байдаг тийм үү? За тэгвэл 2 чихийг нь зуръя. Үзүүртэй мөртлөө далбар чих. За үүнийхээ дараа одоо хоньныхоо их биеийг зуръя. Хонь биенийхөө их биеийг мөн адил номон зураас ашиглан зурнаа. Яагаад вэ хүүхдүүдээ? Яагаад вэ гэхээр хүүхдүүдээ хоньны маань үс буюу ноос нь үүл шиг, хөвөн шиг тийм ээ? Зөөлөн хөвсгөр харагддаг шүү дээ. Тийм ч байдаг. Тийм учраас хагас номон зураас ашиглан зурж байгаа юм. За үүнийхээ дараа бүгдээрээ дээрээс доошо чиглэлтэй шулуун зураасаар хөлийг нь зурнаа. Хөлийг нь зурхдаа хоньныхоо салаа туурайг нь зурхаа мартаваа хүүхдүүдээ. Хүүхдүүдээ багштайгаа хамтдаа бүгдээрээ бяцхан хургаа зурсан гэдэгт багш нь итгэлтэй байна. За багш нь ч гэсэн зураг зурсан байгаа. Бяцхан хургаа зурсан. За мөн зурсныхаа дараа яаж нэмж ойр орчныг нь баяжуулж зурж болохоор байна. Өөрсдөө сэтгэгээд өөрсдийнхөө зохиомжоор баяжуулан зураарай. Амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.